Хүмүүс одоо юу гэж бодож байгаа бол юу гэж одоо ярих юм бол одоо маш их юм ачвал бодол өгч мэдээж хэрэг стресстэй. Тэгээ өнгөрсөнд өөрийгөө болохоор би өөрөө сайн дураараа цагаараа сэтгэл зүгээрээ өөрийгөө ингээд тохироочтой охин байдаг юм байлээ. Тэгээд яг надтай адилхан хүн байгаа бол энэ дугаарыг маань сонсоод үзээрэй. За миний санаж байгаагаар бол би нэг 10 11 нас хүрээд бусдаар болохоор шүмшүүлж эхэлсэн гэж боддог бас ингээд санаад байгаа байхгүй. За тэр үед болохоор ээж аваар маань одоо гэр бүл цуцлуулаад за одоо салаад гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэр үед нэг үеийнгийн хүмүүсээс өсвөлээд ээжгөө салсан нэлээ хүмүүжлгүй хөхөд тэгээд том хүмүүс ч тэгж хэлжсэн. Тэгээд эднийх ийм гэсэн, тийм гэсэн гих мэтэр юм бусдын шүмжлэлийг бол одоо маш ихээр сонссон. Тэгээд яг тухайн үед нөгөө нэг дээгүүр хэмдэ 20 хэдэн жилийн өмнө одоо салалт гэдэг зүйл болохоор айгүй юм. Монгол орнд айгүй баг гэх юм уу те өнөөдрийнх шиг биш. Тэгээд хүмүүс ингэж аягүй цочирч хүлээж авдаг байсан юм шиг байгаа. Мэдээж тэр хүмүүсийн оронд ингээд бодоод үзэхээр те. Тэгээд энэ дундаас нь нөгөө нэг юм салсан нийлсэн айлын хүмүүжлэгүй хөхөд гэдэг нь одоо тэр хүмүүжил нь болохоор намайг аягүй эмзэглүүлээд аягүй юм жижигхэн зүйл юм шиг мөртлөө юм одоо юм траума сэтгэлийн шарах болоод үлдсэн бол байсан байлээ. Тэгээд дараа нь энэ хүмүүс намайг юу гэж бодох бол гэж санаа зовж бодоход бол нэлийн түлхэц болсон тийм жижигхэн одоо юм түлхүүр үг байсан гэдгийг бас сүүлд ойлгосон. Тэгээ нөгөө талд нь болохоор мэдээж хэрэг бас зарим нэг зүйлт чи аягүй сайн тал байдаг шүү дээ. Тэгээ зөв амьдарч байгаа юмсан ээж авийнхаа нэрийг одоо дахиж ингэж хулахгүй байх юмсан гэж хичээхэд одоо юм хүргэсэн бас сайн талтай л юм билээ тий. Тэгээ сүүлийн 3 жил болохоор би яг нэг бүрчлэн одоо хүмүүсийн тэр хэлсэн үгнүүд ч гэлтгүү тэр ингээд тэдгээрд ингээд жижигхэн зүйлүүдтэй ч гэсэн тулж ажиллаа. Тэгээд одоо inner work гэж ярьдаг тий. Тэдгээрийг ингээд сайн хийсэн учраас энэ асуудлуудаас өөрийгөө нэлээд зайтай ингэ салгаж авч агаад сайн ажиглаж өөртөө ажилласан гэсэн үг. Тэгтээ одоо хүртэл өөртөө үргэлжлүүлж бол ажилласаар байгаа. Мэдээж хэрэг надад бол одоо өсөж сайжрах хорон зай бол зөндөө байгаа гэдгийг ойлгож байгаа. Тэгээд хүн л юм чинь ингээл насан туршдаа л өөрийгөө сайжруулахад анхаарч тийм байгаа учраас одоо үргэлжлүүлж бол өөртөө бол мэдээж хэрэг ажилласаар байгаа. Нэг удаа өөрийгөө засчлаа. Нэг удаа одоо коучтой ярилцчихлаа, сэтгэл зүйчтэй ярилцаа, сэтгэлийн онголжлоо гэдэг асуудал угаасаа шийдэгддэг тийм маш урт хугацаанд нэг хэсэг сайхан боллоо дахиад хүн өөртөө ажиллах хэрэгцээ ингээ гарч ирээд идэг. Тэгээ хамгийн гол нь ерөнхийдөө би эргцүүлэн тунгаагаад өөртөө ажилласнаар өөрийнхөө одоо тэр нөгөө айцуудтай нүр тулах өөртөө итгэлгүй байсан зарим хэсгүүдтэй итгэлтэй болгох тэрийг жижиг алхам авч өөрийгөө итгэлтэй болгох. Тэгээ өөрийнхөө үн цэнийг одоо ингээ ойлгоод тэгээд хамгийн гол нь өөрийгөө хүндэлж эхэлснээр миний бүх зүйл юу өөрчлөгдсөн гэж бол боддог. Тэгээд хүмүүс юу гэж бодголоо гэдэг бодол шүмжлэлд ингээд их ач холбогдол өгöd байх юм бол бидний бас энэ зорилго тэмүүлэлт маань хүрэхэд бол ингээд саад болдог юм билэ. Зорилго тэмүүлэлгүй байгаад байх юм бол бид нар чи өөрөө юм тодорхойгүй байдал үүсээд юм бухимдалтай болно тий. Тэгээд нөгөө хүний хүн зорилго тавьсан. За тэгээд би өөрөө энд байж энэ. Тэгэхээр тэр хоёрын дунд зай байгаа шүү дээ. Тэрэнд нөгөө нэг босход хүмүүс юу гэж хэлэх бол гэж бодоод өөрийгөө хойшин тавиад ямар нэг үйлдэл хийхгүй ингээ бодоол байгаад бай тээ. Тэнгүүд та энд байна. Таны зорилго дээр алсад харагч. Та хоёрын дундах одоо тэр зорилго битэрийн дундах зай ингээд холдох тусам бидний өөртөө ихтгэлгүй байдал нэмэгдчихэд. Тэгэхээр эргүүлээд ингээд өөртөө ихтгэлгүй байгаад хаа чинь бид нэг өөртөө болон бусдаа харилцаанд ороход маань энэ маань эргүүлээд нөлөөлж идэг. Тэгээд амьдралын бүхэл хэсгүүд хоорондоо уялдаа холбоотой нэг нэгэндээ бол ерөөсөө ингээд юм нөлөөлж байдаг. Тэгэхээр хэрхэн яаж хүмүүс юу гэж бодох вэ гэдгийг нь тоолоогээр урагшлах вэ гэдэг талаар өнөөдрийн 15 дахь дугаараараа бүгдээрээ хамтдаа ярилццгаая. За нэг хүнд олцоод ерөөсөө биш хаяада бид нарт одоо мэддэг зүйлээ эргэн санах хэрэгцээ байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ удаагийн дугаар маань зүгээр л ерөөсөө нөхөрсөг сануулга гэд таад маань бодож хүлээж аваарай. Тодруулж хэлэхэд энэ тодорхой хэмжээгээр бусад хүмүүс бидний талаар юу гэж бодох болоо гэж түүнийг анхаарах нь бол хэвийн тийм нормал зүйл байгаа шүү. Тэгээд байглаасаа хүмүүрөө нэг амьд үлдэх одоо survival гэж ярьдаг тий. Тэгээд амьд үлдэх тэр инстинкцээрээ бид нэр одоо үл тоомсорлогдох маш дурггүй. Тэгээд түүнтэй нүүр тулаад ерөөсөө хэцүү байдаг. Тийм болохоор бид нэр орчин тойрноосоо болон бусад хүмүүстэй юу гэж бодож байгаа бол гэдэг талаар одоо мэдээлэл цуглуулж мэдхийг хүсэж байдаг. Тэгээд
бас огт анхаарахгүй байж угаасаа чаддаггүй. Тийм болохоор ялангуяа бид нэр ийм сөрөг коммент буюу сэтгэл дээр нь их ач холбогдол ингээд өгчдөг. Тэгэхээр нөгөө хид тоох одоо өнөөдрийн ярих гэдэг зүйл болвол ерөөсөө хид тоох буюу сэтгэл зүйд маань нөлөөлтөл ийм ач холбогдол өгөхгүй байх талаар л ерөөсөө ярих гэдэг. Бүр хэдийдсэн тоогоод ингээд хийх зүйлд маань хүртэл нөлөөлөд юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яагаад тэгэхээр бид нэр одоо тоохгүй заримдаа ингээд тэгэл хүмүүс ярина л үз тэгвэл тэгнэ л үз гэл ингээд хүн боддог шүү дээ. Тэгж бодсон хэрнээ тэгж үүсгэсэн ч гэсэндээ бид нэр ингээд нөгөө 50 байж чаддаггүй. Ингээд бухимдаад ингээд бухимдалт хийгээд үлдчихдэг. Тэгэхээр нөгөө бухимдалт хийгээд үлдчихэж байгаа учраас тэр нөгөө нэг зүйлтэй зөв дийл хийж чадахгүй байгаа гэсэн үг юм. Тэгэхээр чинь эн чинь өөрөө дараа нь биднэрт яаж санаар эргэж гарч ирэхгүй байгаа юм л да. Тэгэхээр бидний сэтгэл зүйд үгүйсгэлээ тэрнээс сутаалаа гэд ямар ч асуудал шийдэгдэхгүй учраас тэрнтэйгээ нүүр тулаад ажиллаад хүмүүс тэгж хэлсэн байна. Окей, тэрийг заавал ажиллаад юм одоо процесс хийгээд цааш нь явах юм бол биднэрт одоо урагшлагт маань одоо сайн давуу тал үүсгэж байгаа. За тэгвэл бусдын нөгөө бодолд ач холбогдол өгөхгүй байханд бол хэдүүлээ юун дээр ажиллах шаардлагатай байдг вэ гэд би дотроо нэг 4 5 юм бодсон байгаа. Тэрийг одоо эхнээс нэг гэд яриад явъя. За нэгдүгээрт бид нар өөрийгөө нөгөө нэг төсөөллийн дүр буюу self image гэж байдаг. За энэ төсөөллийн дүр маань эерэг сөрөг гэд хүн өөрийгөө ямарч харж иж болно. Гэхдээ тодорхой хэмжээгээр бидэнд өөрсдийгөө хардаг эерэг төсөөллийн дүр гэж байдаг. Тэгээд юу болдог вэ гэхээр бид нар тэр дүрийг батлаханд бол бусдаас мэдээж хэрэг үнэлэмж баттгал хайж байдаг. Тийм болохоор бид нар бусад хүмүүс юу гэж бодох бол юу гэж хэлэх бол гэдэгт л ингээд ач холбогдол өгдөг байх нэ. За босод хүмүүсээс ингээд үнэлэмж хайгаад байхаар бид нэр өөрсдөө ингээд ийм хүчгүй болоод босод хүмүүс таны сэтгэл зүг ямар байхыг шийдэх гэдэг чинь нэг үг хэлснээрээ те. Тэгэхээр бид нэр бусдаас үнэлэмж хайхаас илүүтэй өөрийгөө үнэлж баталж урамшуулж чаддаг. Ерөөсөө л өөрийнхөө хамгийн сайн үнэнч хөгжүүн дэмжиж чинь болох хэрэгтэй юм байлээ. Тэгээ өөрийгөө үнэлж урамшуулж чадахгүй зөвхөн одоо гаднаас те баттгал өсдөг бол энэ өөрөө тэрийг нөгөө бусдаас авахын тулд нөгөө үгүй гэж хэлж чадахгүй хил хязгаар тавьж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг ёсондоо нөгөө магтуулах гад урамшуул ингээд сонсох гээд ямар нэгэн зүйл хийдэг болчдөг. Ийм сөрөг талуудтай байдаг. Тийм болохоор яагаад гаднаас одоо тэр авах үнэлэмж надад хэрэгтэй байна вэ гэдгийг өөрөөсөө асууж ойлгох нь чухал. За яагаад тэр гадаад үнэлэмж хэрэгтэй байгаагаа хүн ингээд ойлгож штэ. Тэгэхээр бид нэр түүнээс ингээд зай авч агаад өөртөөгөө ажиллаж чадна. Тэгэхээр за юун дээр хэдүүлээ ажиллах гэдэг авъя гэхээр за өөрийгөө хүндэлж чадчих гинөө. За өөртөө итгэлгүй байдал, өөртөө хэр зэрэг одоо итгэж би чадчих юм. Би нэг хийж чадна гэж итгэж гинөө, би нэг чадахгүй гэж бодоод байна уу гэх мэтчлэн те. За тэгээд ийм эдгээр ингээд нэг зүйлүүд ингээд хүний те одоо энэ өөртөө итгэлгүй байдал, өөртөө итгэхгүй байгаа байдал, өөрийгөө хүндлэхгүй гэдгийг эдгээр зүйлүүд нэлэхээрээ бид нэр одоо маш ихээр бусад хүмүүсийн бодол хэл ярианд ач холбогдлооч түнд нь нэмзгэлдэг байх нэ. Тэгэхээр эдгээр асуудлыг бид нэр мэдээж хэрэг өөртөө ихтэй болъё гэж нэг өдрийн дотор бид нэр шийдэл одоо сайжруулж чадахгүй шүү дээ тий. Тэр эний чинь нөгөө нэг жижиг ингээд сайжруулж хагаад өөртөө ихтэй болж нөгөө нэг build up хийж ин тий. Тэгэхээр бидний нэг өдрийн дотор хийж чадах зүйл нь юу вэ гэхээр тэрийг анзаарч мэдээд мэдснийхаа дараа өөртөөгөө ажиллах тэр цаг хугацаа хамгийн гол нь тэр хичээл зүтгэлийг бид нэр өөртөө өгөх гаргах зөвхөн айгуу чухал. Товчхондоо бол ерөөсөө өөрийгөө танаад өөртөө ажиллаж байгаа хүн одоо юм бусад хүмүүс миний сэтгэл зүгээр одоо тоглож одоо контрол хийж чадахгүй. Тэгэхээр нэг өөртөө ажиллаж байгаа хүн контролыг гартаа аваад авчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрийгөө зөв үнэлж хүндэлж чаддаг учраас одоо тэр бусдын бодол санаа тийм сонирн биш. Одоо бусад хүмүүс янз бүрийн зүйл хэлсэн ч гэсэндээ тэрийг сонссон ч байлаа, тэрийг өвөрлөж аваад бухимдах ямар ч шалтгаан байхгүй. Хоёрдугаарт болохоор өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Бид нэр уг нь бол аюух ярьдэн штэ. Бид нар чинь бүгдээрээ төгс биш ээ. Бусдыгаа байгаагаар нь хайрлаа гэдэг ч юм уу. Ингээ яриад идэг боловч жинхнээсээ бид нар өөрсдийнхөө тэр давуу сул талыг болон өөрийгөө ерөөсөө л байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаагүй явж явах бас ийм магадaltaй байгаад байдаг. Тэгээ яг хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөөд эхэлчихээр бодтойгоор өөрийгөө үнэлж урамшуулж ингэж чаддаг тий. Тэгэхээр надад би энэ зүйлийг чадахгүй, би энэ зүйлийг чаддаг. Надад ийм давуу тал байгаа, надад ийм сул тал байгаа. Гэтэ энэ чинь зүгээр шүү дээ. Энэ чинь хэвийн үзэгдэл гэдэг. Өөрийгөө ингээ хүлээн зөвшөөрсөн учраас дагаад нэг өөрийгөө бодтойгоор үнэлж байгаа учраас энэ дагаад ийм өөртөө итгэл нэмэгдчихэд ийм сайн талтай байна. Тэгээ дараагийнхан зүйл нь 3 дугаарх нь болохоор
өөртөө итгэх. За жишээлх юм бол одоо таны хийж байгаа зүйлийг хүмүүс ингэж шүүмжлээд те. Одоо янз янзаар ингэж хэлье гэж бодъё л доо те. Энэ үед нэг хамгийн гол нь та өөрийнхөө хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй яагаад хийж байгаа вэ гэдгийг мэддэг байхад л ерөөсөө хангалттай. Тэгээд бусдаас ирэх тэр үнэлэмж чинь хоёрдугаарт өөрийгөө урамшуулж үнэлэхийг нэгдүгээр тавиад одоо та өөрийгөө урамшуулах тэр орон зай нь одоо их байх тусам таны тэр сэтгэл санааг бусад хүмүүс өмүүлж чадахгүй байх нэ. Тэгэхээр энэ ерөөсөө та өөрийгөө ойлгон таних хүлээн зөвшөөрөхтэй тэгээ өөртөө итгэх буюу дандаа тэр inner work хийх ажлууд байдаг. Дөрөвдүгээрт бусад хүмүүс таныг яагаад юм шүмжилж байгаа вэ гэдгийг ойлгох. Тэгээ маш зөвхөн хүмүүс бодож хэрэгцүүлж тунгааж байж танд өөрийнхөө бодол санааг бол хэлдэг бол ихэвчлэн нөгөө сөрөг сэтгэл хэлж байгаа хүмүүсээ зүгээр л нөгөө шүмжлэл хэлж байгаа байхгүй тий. Тэгээ шүмжлээд байгаа хүмүүст өөрсдийн гэсэн бас юм санаандаа төсөөлсөн төсөөлөл тэдний өөрсдийнх нь одоо юм одоо bad experience гэж ярьдаг шүү дээ тий. Тэр тэгээд нэг буруу итгэл үнэмшил, айдас, тэгээд өөртөө итгэлгүй байдал. За тэгээд татаархал гэх мэт олон зүйлүүдээс шалтгаалаад бусдыг харж үнэлж тэрийг бос руу ингэж гаргаж цацдаг гэсэн. За жишээлх юм бол татаархаад ч юм өөртөө итгэлгүй байдлаасаа болоод тань дургуцаа таныг шүүмжилж байгаа хүнийг анзаарч мэдэх нь бидний өөрсдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд маш чухал. Одоо зарим хүмүүс хүн татаархаж байгаагаа ер нь за тэгээд өөрийгөө анзаарч мэдээгүй явж байгаа тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр өөрийгөө ч таниагүй хүний тэр сөрөг хэлсэн зүйлийг өөр дөрөө авчирч одоо шаналгатай хийж бүтээх одоо тэр сайхан цагнаасаа хумсдах нь бол ямар ч ач холбогдолгүй бас юм шаардлагагүй юм байлээ. За жишээ хэлэх юм бол би ингээд өнөөдөр ингээд подкаст ингээд бичиж сууж штэ тий. Тэгтэл нэг подкаст ингээд хийх юмсан гэдэг амар олон жил мөрөөдөд явж байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ яг ингээд нөгөө харилцаа руу орё гэхээр одоо бол бүр тийж амар гүнзгийж бас амжаагүй байна л та. Гэтэ ирээдүйд би ингээд задрагаа ингээд яриад явах хайж авахаа тухай аав ээжийн харилцааны тухай өөрийнхөө тухай ингээд одоо алдаж онж исэн зөндөө олон зүйлүүд байгаа шүү дээ. Тэр болгоныгоо ингээд яриад гүнзгийрээд ингээд явандаа гэд. Тэгэхээр ингээд нэг одоо юм эмзэг сэдвүүд яриад эхлэхээр одоо хүмүүс юу гэж бодох вэ? Аав ээжд маань хэцүү байх болоо. Тэгээ найз нөхд маань сонсоод одоо юу гэж бодох вэ? Одоо хүмүүс сонсоод юм буруугаар хүлээж авах үедээ ч гэдэм юм уу. Ингээл янз янз юм ингээд бодоод идэм бил. Тэгэл нөгөө нэг хүмүүс тэгж хэлүүл яа, хүмүүс ингэж хэлүүл яа, ингэж бодвол яа гээл ингээд өөрийгөө хүн хүлээд хамгийн гол нь босод хүмүүс биш би өөрөө л өөрийгөө ингээ хүлээд идэг ингээ хүн байт юм бил. Тэгэхээр ингээд би чинь тийм алдар нэрмэртэй хүн биш шүү дээ тий. Тэгэхээр заавал ингээд одоо ингээ алдар нэртэй хүн байвал мэдээж хэрэг ингээд шүмжлэл нь маш их л байдаг бах тий. Гэтэл жирийн амьдрал дээр ч гэсэн бид нэр ингээд өдөр тутамдаа л бусдаар ингээ шүмжлүүлээд явж байдаг. Тэгэхээр нөгөө тэрнээс нөгөө сэргийлэх зүйл нь бид нэр өөрсдөө хүчтэй болох байгаа юм тий. Бид нэр тэр хүмүүсийг контролдод чи болоо чи бусдыг ойлгооч ятайхан байгаа чи гэж хэллээгээд хүмүүс ингээд бас ажирчдаг тий. Тэгэхээр бид нэр өөрөөсөө дотроосоо хүчтэй болох нь одоо хамгийн юм чухал давуу тал юм шиг байгаа юм л да. За тэгээд явж би өөрөө бусад хүмүүст хийх болов гэж юм өөрөө бодоод ингээд гадагшин тэрийг ингээд цацаад байгаа. Яг үнэндээ хүмүүс тэгж бодож байгаа эсэхийг би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр дахиад л нөгөө өөрлөгөө өнгийгөөд би өөрийгөө яаж төсөөлж ойлгоод тэрийг гадагшин цацаад авъя гэдгийг анзаарч мэд. Тэрнийхаа дараа тэл нөгөө нэг ихтгэл үнэмшлээ дахиж шинжилнэ гэсэн. Үгүй би одоо миний энэ ярих зүйл аав ээжийнхээ тухай ярьж байгаа зүйл гэдэг юм уу. Энэ одоо харилцааны талаар хэмзэг ярих зүйлүүд маань ирээдүйд хин нэг үнд хэрэгтэй гэдэг ингээд ихтгэл үнэмшил шинээр дахиж өөртөө суулгаж байгаа байхгүй тий. Тэгээ өөрийгөө бас мэдээж хэрэг эргээр хараад хэцүү зүйлүүдээр явсан тэгтээ эдгээрийг дааж гараад бусдтай хуваалцсан зүгээр штэ гэд ингээд өөрийгөө урамшуулах гэдэг юм уу тий эргээр ингэж харж мэдэрч эхэлсэн болохоор одоо ингээд подкастаа бичээд эхэлсэн гэж одоо өөрийгөө боддог. Тэгэхээр ерөөсөө л өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрөх нь ингээд маш чухал байгаа зү тий төгс байх гээл бид нэр аливаа зүйлийг ингээд эхлүүлэхгүй ингээд хүсэж байгаа зүйлийг хийдэггүй ер нь аль тэгэхээр бусад хүмүүс биш бид нэр л өөрсдөө бодол санаагаараа хүлээд ингээд блоклоод байдаг юм байлээ. За тэгээд дээр хэлсэнчлэн төгс бишээ мөн сайжрах орон зай, хөгжих орон зай бол биднэрт ингээд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчгөр өөрийгөө мэдээж хэрэг сүмжлэгээ болоод маш их чөлөөтэй хүмүүс юу гэж бодох бол гэдэг тийм бодолт хийхгүйгээр зүгээр л хэмээр байгаа зүйлээ барьж аваад хийх бол алхам юм бүрддэг ингэ санагдсан. Тэгээд хэмээр байгаа зүйл байх юм бол шууд л хийгээд эхлүүлээрээ тэгээ бусдын биш таны юу гэж бодож харж байгаа л хамгийн чухал гэдгийг хэдүүлээ дахин санацгаая.
Мэдээж хэрэг хүн болгонд өөрийн гэсэн үзэл бодол ертөнцийг хардаг юм тусдаа өнгө гэж байгаа тий. Тэгээ тэгж хардаг болсон бас шалтгаанж байгаа. Тэгэхээр одоо 11 сард дэлхийн хүн ам 8 тэрбум болно гэсэн хүн амжаа судалгаа байгаа юм байлээ. Тэгэхээр ер нь ирээдүйд бид 8 тэрбум үзэл бодол санаатай хүмүүс бий болох нэ гэсэн. Тэгэхээр тэр болгоныг бид нэр хүлээж авч өөр дээрээ тусгаад авах юм бол бид нэр мэдээж хэрэг галзуурхан тодорхой тийм ээ. Хүн дотроо нөгөө хүчээ оршуулсан байгаа үед одоо илүү хүчрхэг тэг нөгөө талд нь одоо сэтгэл зүйн хувьд нас биеийн төрсэн одоо хүн юу гэж боддог вэ гэхээр би угаасаа хүн болгонд л таалагдахгүй тэгж чагараасаа алба байхгүй юм байна. Мэдээж хэрэг надад юм дургүй хүн байгаа байх. Дургүй зөвхөнж гарч ирэх байх ирээдүйд тэг цаашлах юм бол надтай зүг одоо юм цаг өнгөрүүлэхийг хүсэхгүй ч хүн байж болно шүү дээ. Тэгээ энэ бол ерөөсөө энгийн нормал зүйл юм аа гэдгийг мэддэг. Тэгээ хүн өөрт нь ингээд дургуйцаад одоо дислайк гэдэг те тэгэнгүүт тэрэнд эмзэглэх тийм шалтгаан байхгүй. Окей, зүгээр тэрийг амар энгийн хүлээж авч чаддаг тийм сэтгэл зүйн хувьд хаттай болж байгаа гэсэн үг юм. Тэгээ энэнд нь одоо хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр би бусдад ерөөсөө буруу зүйл хийгээгүй. Би моралтай байсан, би этиктэй байсан, тэ бусдад би илдэг зөөлөн байсан. Хамгийн сайнараа би хичээсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэмээд би өөрийгөө хинбэ гэдгийг мэддэг байхад л болж байгаа. Түнд ч одоо хүн дуртай хүн, дургүй хүн байна уу тэрнээс хамаахгүй тэр хүний л өөрийнх нь харах үнцүү. Угаасаа хүмүүс таныг шүмжилсээр л байх болно. Тэр нь одоо би юм уу та юм муу хүн гэсэн үг биш. Зүгээр л цаанаасаа нийцдэггүй хүмүүс гэж байдаг. Энэ хүрээ подкастаа өндөрлөхөөс өмнө дахиад нэг тодруулах хэлэхэд ер нь бид нэр хүний л амьдрал юм чинь бусдаас одоо зөвлөгөө авах одоо шүмжийг нь сонсох юм шаардлагатай өдөр бол мэдээж хэрэг байдаг. Тэгээ шүмж нь болохоор биднэрт ууг нь бол айгүй хэрэгтэй. Бид нэр одоо хүндэлж явдаг, тэг хийж байгаа ажилдаа маш одоо хариуцлагатай, confident хийж байгаа тэр хүмүүсээс бид нэр одоо зөвлөгөөг нь сонсох тий. Энийг юу гэж бодож ийн гэх тэр хүний шүмжийг авах нь уг нь бол айгүй зүй. Шүмж нь өөрөө дотроо нөгөө урамшуул хийгээд за чи энийгээ ингэж хийчих юм бол энэ ингэ сайжрах юм байна гэд ингээд нөгөө нэг юм таны төлөө маш сайн эргцүүлж тунгаагаад бодсон тэр зүйл учраас биднэрт уг нь хаяада сонсч байвал хэрэгтэй. Нөгөө талд нь болохоор бидний хаях гээд байгаа зүйл нь гэхээр зүгээр тэр шүмжлэл байгаа даа тий. Бусдын хэлж байгаа зүгээр л одоо тэр чинь чи нэгэ тэгээж тэрийг ингэж гэдэг юм уу тий. Нэг явуулын жижиг яриа шүмжлүүдийг тоохгүй байх нь биднэрт уг нь хэрэгтэй тий. Тэгэхээр нөгөө бусдын бодол танд одоо нөлөөлөхгүй байх одоо цор ганц арга нь болохоор та өөрөө өөртөө ажиллах буюу inner work-а сайн хийж тэгээ өөртөө ихтэй байдлаа нэмэгдүүлэх, өөртөө итгэхтэй хамгийн гол нь өөрийгөө хүндэлж өөртөө хүчээ оршуулснароо бид нэр одоо энэ бусдын хэлж байгаа зүйлийг тоохгүй, ажирахгүй, сонсон ч гэсэндээ гэлцаад явах юм боломж ингээд бүрдэх юм байна. За тэгээд гэр гээвийг сонсоод харилцаагаа эргүүлэх алхам хийсэн танд маш их баярлалаа. Тэгээд эх 7 хоногт нөхөр битэрийн дугаараар уулзлаа. Баярлалаа.